9-р хэсэг 18 Ширээтлэн Фариягийн Эрдэнэсийн сан. Дантес маргааш өглөө нөхрийнхөө өрөөнд орж ирэхэд Ширээтлэн орон дээрээ сууж байлаа. Царайн тайван бөгөөд цонхоор орж ирсэн нарны гэрэл түүний зүүн гартаа барьсан цаасан дээр тусна. Баруун гар нь юм барьж чадхаан болчихсон гэдгийг сонсогч авгаа мартаагүй байх. Энэ хуудсыг бөөрөнхийлөн хуйлаад удсан бололтой тийм ч учраас сайн тэнийг өгөхгүй байлаа. Ширээтлэн Дантест цаасaan зааж харуулхад Дантес энэ юу юм бэ гэж асуулаа. Сайн харал да гэж Ширээтлэн нэмсэглэн хариулв. Би нүдэн бүлтийтэл харсан ч хачи янзын бэхээр бичсэн Готын үсэгтэй хуйлаастай цааснаас өөр юм олж харахгүй байна шүү дээ гэж Дантес хэлв. Хайрт нөхөр минь. Энэ цаас бол гэж Фария хэлээд. Одоо би танд нуулгүй хэлье. Би таныг туршиж шалгаж үзсэн. Энэ цаас бол өнөөдрөөс энэ минутаас эхлээд хагасан таних болох Эрдэнэсийн сая юм гэв. Тэгэхэд Дантесийн духан дээр хүйтэн хөлс чихэрлээ. Өвгнийг солиотой гэж алдаршуулахад хүргэсэн тэр Эрдэнэсийн сангийн тухай Ширээтлэнтэй ярихгүй юмсан гэж Дантес хичээж ирсэн юм. Эдмон төрөлхийн юмны учрыг олж чаддаг хүн учраас энэ эгзэгтэй зүйлийг хөндөхгүй хичээх бөгөөд Фарияч бас л энэ тухай дуугүй байсан ажээ. Эдмон түүний дуугүй байх явдлыг ухаан дахин сэргснийх гэж бодож байв. Харин одоо хүн дээр ухаан алдаж унсны дараа ингэж байгааг мэдрэл нь дахин муудаж эхэлж байгааг гэрч гэж үзэхээс өөр аргагүй. Таны Эрдэнэсийн сан гинэ гэж Дантес шивгэнэн хэлэхэд Ширээтлэн нэмсэглэн. Тийм ээ. Эдмон таавал сайн санаатай хүн. Таны царай цонхиж сандарч байгааг чинь хараад би таны дотор жохом юу болж байгааг ойлгож байна. Битгий санаа зов. Би солиотой хүн биш. Энэ Эрдэнэсийн сан гэдэг бол байгаа юм. Дантес минь, үүнийг би эзэмших ховгүй хүн юм шиг байна. Та түүнийг эзэмшээрэй. Хүн бүхэн намайг солиотой гэж үзэх учраас хэнч миний үгийг дуулж түүнд итгэх дургүй байдаг юм. Харин та бол намайг ухаан саруул гэж сайн мэднэ. Та юу ч гэсэн миний хэлхийг сонс. Тэгээд сүлд нь итгэхгүйгэн өөрөө мэд гэлээ. Хөөрхи, дахиад солиорчглоо. Энэ золгүй хэрэг болох л дутаад байж дээ гэж Дантес бодсноо дуулдахаар найз нөхөр минь, та ухаан алдаа тамирдаж орхиж амар бол дээр юм биш үү? Маргааш таны ярих юмыг сонсъё. Харин өнөөдөртөө би таныг зүгээр л суйлж өгмөр байна. Тэгээд бас гэд Дантес нэмсгэлж. Энэ Эрдэнэсийн сангийн тухайд бол тийм их яраад баймар хэрэг бишээ гэв. Яаралгүй болохгүй Эдмон. Маргааш нөгөөдөргүй 3 дахь удаа ухаан алдахыг хэмээтгэв. Тэгвэл өнгөрхөн тэр. 10-аад гэр бүлийг жаргалтай амьдруулахаар тэр их баялагын тухай би олонтоо харамсан баярлаж боддог юм. Намайг мөрдөн байгаа хүмүүст тэр баялаг олдхон болсон. Энэ бодол бол миний өшөө авалт бөгөөд харанхуй шорон дотор үүнийг бодож баярлан байдагсан. Харин одоо бол би танд хайртай учраас ертөнцийг уучлан үзэж таны залуу нас ба ирээдүйг харж байна. Миний баялаг танд ямар их ад жаргал авчирч өгөх бол гэж бодхоос хожимчхвэ гэж айж байна. Тэр баялагыг эзэмшүүл зөх ийм хүнийг баялагаасан хагацаач хвэдэ гэж эмээж байна. Эдмон санаа алдаад эргэв. Та бас л үнэмшихгүй байна уу? Эдмон гэж Фария үргэлжлүүлэн хэлээд. Миний үгэнд та үнэмшсэнгүй. Танд нотлогоо хэрэгтэй байх шиг байна. Энэ хэдэн мөр юмыг уншин уу? Би үүнийг хизээж хүндж үзүүлээгүй байсан юм гэлээ. Найз нөхөр минь, маргааш болъё гэж Эдмон солиотой өвгний үгээс зорж чадлагүй хариулаад. Та бид хоёр энэ тухай маргааш ярихаар тохирсон биш билүү? Ярих нь маргааш ярий. Харин энэ бичгийг өнөөдөр уншчих. Өвгний уурыг хүргээд хэрэггүй гэж Дантес бодлоо.
Тэгээд тэр хагасан шатчихсан хэсэг цаас авч уншсан нь. Энэ агуй дотор хамгийн мухарт байгаа булмал эрднийг түнд гэрээслэн өөрийн ганц заламжлагчид бүхлээр нь өгнө. 1498 оны Чез. Дантесийг уншиж дуусахаар Фария "За яав" гэж асуулаа. "Энд зөвхөн мөрний ихний үсэг байна шүү дээ" гэж Дантес хариулаад, "Үгс нь хоорондоо холбоогүй хагсан шатчихсан, утга нь ойлгохдохгүй юм" гэв. "Та анхудаан уншиж байгаа болохоор тэр түүнээс биш энэ хэсэг цаасыг олон шин шагааж өгүүлбэр бүрийн утга санаа бүрийн дахин сэргээсэн над бол өөр хэрэг. Та алга байгаа санааг сэргээсэн гэж бодож байгаа юм биз дээ? Би энэнд итгэлтэй байна. Гэхдээ юу гэж бодно өөрөө мэдээрээ. Харин энэ баримт бичгийн түүхийг сонсол доо." "Чимээгүй. Хөлийн чимээ. Би явлаа. Баяртай" гэж Дантес хэлв. Дантес найз нөхрийн Солиотой гэдгийг батлахаас өөр юм болохгүй тэр тайлбараас холдож болох болсонд баярлан нөхөн доогуур могоо шиг мөлхөн алга боллоо. Харин Фария бүх хүчээр шавхан хөлөөрөө дөрвөлжин чулууг цааш түлхээд шавраар чигжиж чадаагүй завсрыг мэдгэдэхгүй тулд чирсээр таглалаа. Комендант орж ирэв. Ширээд ламыг өвдөж гэж хуйгаас дуулаад түүнийг өөрөө биеэр үзэх гэж орж ирсэн энэ байжээ. Фария эвгүй хөдөлжихгүй гэж бодоод түүнийг орж ирэхэд сууж байв. Тэр ингэж өөрийн биеийн баруун тал саа өвчин дайрагдж хөдөлгөөн болсныг нууж чадлаа. Комендант түүнийг өрөвдөөд өөр сайн өрөөнд оруулж залуу нөхрөөс нь салгачих вэдэ гэж айсан байна. Гэхдээ аз болоход сэтгэлийнхэн гүнд өвгөн дотно байдаг комендант хөөрхий солиотой амьтны бие жаахан эвгүйцсэн бажтэй гэж бүрэн итгэхэд гарч одлоо. Тэр үед Дантес орон дээрээ суугаад хоёр гараараа нь толгоогоо нь тулж тонгон юм бодож байв. Дантес ширээт ламтай танилцсанаас хойш түүнээс саруул ухаан гүн бодол юмыг дистрата нарийнаар ухаар мэддгийн өчнөн төчнөн нотлогоог үзсэн. Гэтэл юм бүхэнд ийм мэрэгэн ухаан ганцхан зүйл дээр очихоор солиотой юм шиг болчиход байдгийн учрыг ойлгож чадахгүй байжээ. Хэн нь төөрөлдөж байна? Эрдэнэсийн сангийнхаа тухай ярьдаг Фария юу? Эсвэл Фарияг солиотой гэдэг бусад хүмүүс үү? Дантес найз дээрээ босч очихыг төвдөхгүй өдрийн турш өрөөндөө суулаа. Тэр Фарияг солиотой юм гэдэгт итгэн өрөмших тэр минутыг аль болох үс хойшлуулахыг хичээнэ. Өдөш хуйгийг орж ирээд явсны дараа Фария Эдмоны орж ирэхийг хүлээлгүй өөрөө тэр хоёрыг тусгаарлаж байгаа зайг туулах гэж оролджээ. Эдмон сүржигнэх чимээ гарахыг сонсоод саа өвчин дарагдсан өвгөн хичнээн их хүч гаргаж явааг мэдрэмгцэн цочин давхив. Дантесийн өрөөрөө орж ирдэг нарийнхан нөхөр өвгөн хэрхэвч мөлхөн орж ирч чадахгүй байсан учраас Дантес өрөөндөө татаж оруулж ирэхээс өөр аргагүй болов. "Би таныг эмх махруу мөрдөн дагаж байгааг харж байгаа байз" гэж Фария хэлээд эйлэгхнэр инээмсэглэж, "Та миний өгөөмөр зангаас мултрах юм бодсон байх. Гэхдээ тэгж чадахгүй байх шүү. За тэгэхээр сонсож бай" гэж хэлв. Эдмон өөр арга байхгүй болсныг мэдээд өвгнийг орон дээрээ суулгаж өөрөө түүний дэргэд мухар сандал дээр суулаа. "Намайг эртний удамд хүмүүсийн сүүлчийн төлөөлөгч болох их хамб Сподын нарийн бичгийн дарга этгэлт нөхөр нь байсан гэдгийг та мэдэн шүү дээ. Миний амьдралдаа үтсэн бүхэл аз жаргал бол энэ эрхэм хүндтэй хүний ач билээ. Төвний өвгдээдс нь Спод шиг баян хэмээн үлгэр домогт яригдан үлдсэн боловч тэр өөрөө баян хүн биш байсан сан. Тэр болон энэ цууг зөвхөн баян гэдэг энэ нэрээр л амьдарч байсан юм. Түүний ордон нь надад Диважингийн орон болж байсан. Би түүний ач нарыг сургаж байсан бөгөөд тэд нас барж энэ ертөнцийн их хамб ганцаараа үлдэхэд би түүний 10 жилийн туршид надад үзүүлсэн бүхий л ач тусыг хязгааргүй үнэн сэтгэлээр хариулсан юм да. Их хамбын гэрт надаас нуудаг юм байгаагүй. Би түүнийг эртний ном судар хичээнгүйлэн эргүүлж
гэр бүлийн гар тэмдэглүүдийг шимтэн унш суухыг нэг биш удаа харсан. Би түүнийг нэг удаа шөнийн турш нойр алдаж дэмий сууж дараа нь сольдож ядрах юм гэж зэмлэхэд тэр надад гашуунаар инээмсэглээд Ром хотын түүхийг миний өмнө дэлгэн тавьсан юм да. Энэ номын 20 дугаар бүлгээс Хутагт хамб 6 дугаар Александрын амьдралын тухай эгнэгт санаанд минь хадагдсан хэдэн мөрийг уншиж билээ. Романы үед довтолсон аялал төгслөө. Цезар Борджиа байлдан дагуултан төгсгөөд Италиг бүхлээр нь худалдан авах мөнгө олох хэрэгтэй болжээ. Хутагт хамбадч бас ялагдсан хэдий боловч аюултай хэвээрэн байгаа Францын ман 12 дугаар Людвигийг дуустал зохихын тулд мөнгө хэрэгтэй болжээ. Хоосорч доройтсон Итали тун бэрх зүйл болох тийм аимшигтай зүйл бодож олох хэрэгтэй байжээ. Ариун дэд эзэн тэнд нэгэн сайхан санаа төрсөн байна. Тэр шинээр 2 их хамб томилохоор шийдвэрлэжээ. Ромын 2 ихэс тэр дундан 2 баян хүнийг сонгож олох явдал нь ариун эцэгт дараах 2 ашигтай аж. Нэгдүгээрд орлоготой бөгөөд ирээдүйн хамбуудын эзлэх өндөр тушаалыг худалдаж чадах юм. Хоёрдугаард хамбын малгай худалсны төлөө өгөөмөр их шан хүртэх байх гэж найдаж болох байв. Ажил хэргийн 3 дахь тал үлдлээ. Энэ тухай бид удахгүй мэдэх болно. Хутагт хамба Цезар Борджиа 2 их хам болох 2 хүнэн төлөвлөн оллоо. Энэ нь ариун ширээний дэргэд 4 чухал тушаал эзэлж байгаа Жованни Роспилоззи ба Ромын хамгийн баян бөгөөд сайн санаат нэгэн ихэс Чезаре Спата 2 юм. Тэр 2 хоёулан Хутагт хамбын энэрл хайрыг их л өндрөөр үнэлжээ. Тэд бас нэр төрдөж дуртай улс байж. Дараа нь Цезар Борджиа тэдний эрх тушаалыг худалдан авах хүмүүсийг олсон байна. Ийм байдалтайгаар Роспилоззи Спата 2 их хамбын тушаалыг худалдан авч бас 8 хүн шинэ хамбуудын эзлэн байсан хуучин тушаалуудыг худалдан авчээ. Залтай аав хүү хоёрын авдарт 800 мянган скудо нэмэгдсэн байна. Энэ хэргийн 3 дугаар талд нь шилжиж оръё. Роспилоззи Спата 2-ыг инкрилэн үзэж тэр хоёрт хамбын дамдаг өгөөд энэ мэдгэдэм их ач туусын хариуг төлөх ба Ром хотод суухаар шилжин ирэхдээ өөрийн бүх хөрөнгийг бэлэн мөнгө болгож авчирна гэдгийг Хутагт хамбатан мэдээд Цезар Борджиатай хамт тэр хоёрыг дайлахаар үржилдээ. Энэ талаар эцэг хүү хоёрын хооронд маргалдаан гарч Цезар өөрийнхөө ойрхоны нөхдөд хэрэглэхээр үргэлж бэлхэн байлгадаг аргуудын нэгийг хэрэглэвэл болно гэж үзсэн байна. Энэ нь тухайлбал хэн нэгэн хүнээр ямар нэгэн шүүгээ онгойлгуулахаар өгч явуулдаг алдарт түлхүүр юм. Энэ түлхүүр дээр дархан хүн ажиглалгүй үлдээж гисэн юм удаа гэмээр өчүүхэн хур зөргөс байдаг санаж. Тэр түлхүүрээр цоож онгойлох гэж оролцсон хүмбэр өргөсөнд нь гараан хатгуулж маргааш нь үхдэг байж л дээ. Бас Цезарт аль нэгэн хүнтэй гар барих хэрэгтэй болохоор нь зүүдэг арслангийн толгойтой бөгжтэй байлаа. Арслан нь гар барьсан хүний гарч шигдэж тэр хүн нэг хоноод л үхдэг ажээ. Ийм учраас Цезар аавдан 2 хамбыг шүүгээ онгойлохоор явуулах эсвэл нөхөрсгөөр гар барийг санал гаргаж гэтэл 6 дугаар Александр хариу өгүүлсэн. Хүнд тэгвэл зөх их хамб Спата Роспилоззи 2-оос хоолон харамлаад яах вэ? Бид хоолныхоо үнийг буцаагаад авчиж чадах байх гэж надад бодогдож байна. Ходоод нь хоол боловсруулж чадахгүй бол тэр дороо мэдэгдэнэ. Харин хатгах юм уу шүтгэхэд 1-2 хоног болж байж мэдэгддэг гэдгийг чи мартаж хаяа гэв. Цезар энэ бодлыг зөвшөөрөв. 2 их хамбыг дайлахаар өрсний учир нь ийм байлаа. Үдсгэлэнт сайхан газар гэж 2 хамбын сонссон Сан Петрион Винколын дэрэгдэх Хутагт хамб ламын усан үзмийн цэцэрлэг дотор ширээ засаж бэлтгэсэн байна. Шин тушаалтай болсон найранд очно гэж баярлсан Роспилоззи ихэд хөгжилтэй царайтай ирж харин Спата бол болгоомжтой хашир бөгөөд ирээдүйд их л гялдсан найдлагатай өөрийн аж хүү цэргийн даргаад маш хайртай учраас цаас үзэг авч гэрээсээ бичсэн байна. Тэгээд аж хүүгэн
жимс цэцэрлэгийн үүдэнд хүлээж бай гэж хэлүүлэхээр хүн явуулж, гэхдээ нэр нь гэртэн байгаагүй учраас явуулсан хүн түүнийг олж чадсангүй. Дайлахаар урдгийн учрыг Спада мэдж байжээ. Гүн соёлжсон хүчин болох Христос шашин Ромд ялан дийлсэн тэр цагаас хойш хэмжээгүй эрэхт эзэн хааны нэрийн өмнөөс зуултын дарга Цезар таныг өгсөн байгаасаа гэж хүсэж байна гэж зарлан мэдэгдэх юм болж, харин хутагт хамбал амын нэрийн өмнөөс түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ариун эзэн тантай хамт хоол зоогохыг хүсэж байна гэж ирж хэлдэг болжээ. Спада өдрийн 2 цагт Сан Пьетро-ийн Винколын усан үзмийн цэцэрлэг рүү явав. Хутагт хамб түүнийг тэнд хүлээж байжээ. Спадагийн хамгийн түрүүнд харсан хүн нь аж ахуйн байлаа. Цезар Боржиа аж ахуйд нь их л элгсэг бөгөөд зөөлөн аашлана. Спадагийн царай зэвхэрэхэд харин Цезар юм бүхнийг урдаас бодож төлөвлөн занг бэлтгэснээ мэдэгдэх гэсэн шиг эгдүүтэйхэн харав. Хоол идэхээр сууцгаалаа. Спада аж ахуйгээс дөнгөж чи миний явуулсан хүнтэй уулзав гэж асууж амжлаа. Тэгэхэд аж ахуй нь тэр асуултын учрыг маш сайн ойлгож үгүй хэмээн хариулв. Гэвч хожимдожээ. Аж ахуй нь хутагт хамбын аягчин хийж өгсөн сайхан дарснаас нэг аяг уучсан байж. Тэр минутад бас нэгэн лонг дарс авчирч түүгээр Спадыг их л өгөөмөр баян дайлв. Цагийн дараа тэр хоёрыг хордожээ гэж эмж хэлв. Спада усан үзмийн цэцэрлэгийн үүдэнд нас барж, аж ахуй нь гэрийнхэн үүдэнд эхнэртэй ямар нэг юм хэлэх гэж оролдоод чадлагүй өгчихсөн байна. Эхнэр нь дөөний хэлснийг ойлгосонгүй. Тэгтэлч Цезар хутагт хам хоёр талигаач нарын бичиг цаасыг хянан үзэх нэрийдлэр өв хөрөнгөний булаан авав. Гэвч бүх хөрөнгө нь миний авдар ба ном дэвтэр бас тэдгэрийн завсарт байгаа миний алтан булантай уншилгын ном эдгээрийг өөрийн хайрт аж ахуйдэн хайрт өвгөнхөн тухай дурсаж бай гэж гэрээшлэн үлдээв гэж Спадагийн бичсэн нэгэн хуудас цаас байлаа. Үй залгамжлагчид бүх зүйлийг нэгжин үзэж, гэрийн хэрэгслийн барилан, уншлагын судрын сонирхож үзээд Спада баян гэдэг чинь ядуугийн ядуу хүн байсан байна гэж гайхацгаав. Хэрвээ номын сан ба лаборатори дотор буй мэдлэгийг тооцохгүй бол Эрдэнэсийн сангийн мөр юу ч алга байлаа. Өөр юу ч олсонгүй. Цезар түүний эцэг хоёр эрж онгочин хамаг юм хамсан боловч мянгатхан скудогийн үнэтэй алтан мөнгөн эдлэл ба бүтэжнээ бэлэн мөнгнөөс өөр юм олсонгүй. Гэвч аж ахуй гэртэн эргэж ирээд эхнэртэн авраг ахын бичиг цаасан дотор жинхэнэ гэрээшил нь байх ёстой сайн онгочиж ирээрэй гэж хэлж амжсан байна. Талигаачин авгаа гүрний үе залгамжлагчдаас илүү ихээр хичээнгүйлэн ирсэн боловч бас юу ч олсонгүй. Хоёр ордон ба усан үзмийн цэцэрлэг нь хутагт хамбал ам, түүний хүү хоёр дэндүү өчүүхэн хөрөнгө санагдсан тул тэдгээр нь талигаачин гэр бүлд үлдэв. Тэр үед үл хөдлөх хөрөнгө үнгүй байж л дээ. Сар жилүүд өнгөрч 6 дугаар Александр андуурч хор уугаад нас барсан ба түүнтэй хамт хордсон Цезар могон арьс гуйждаг луга адилаар шин арьс нөмөрсөн боловч тэр арьс нь хорондон барын арьс шиг цоохор толботой болчихжээ. Тэгээд Ромоос зайлж явахаас өөр аргагүй болж нэгэн шөнийн тулдааны үед золгүйгээр алагдаж түүхэнд бараг мартагдаж хоцорсон байна. Хутагт хамбал амыг нас барж түүний хүүг хөөгцсөний дараа хүн бүхэн Спадагийн гэр бүлийнхнийг урд хамб байсантай адил язгуур угсаагаан сэргэн элбэг-дэлбэгээр амьдрах юм байхаа гэж хүлээж байв. Гэтэл тийм хэрэг болсонгүй. Спадагийн хан хэр тааруухан амьдарч байсан бөгөөд энэ хэрэгт ямар нэгэн нууц үргэлжид байсан ажээ. Эцгээсэн илүү залтай Цезар түүнээс 2 хамбын өв хөрөнгийг хулгайлан авчихсан байхаа гэж хүмүүс шийдсэн байна. Хамба Роспилоци бол болгоомжлох ямар ч арга хэмжээ аваагүй байсан тул модон тултал дээрэмдэгдсэн болохоор 2 хамб гэж ярьж байгаа юм. Фария яриагаан тасалж нэмсэглээд та одоо хүртэл ийм учир утгагүй юм сонсоогүй тийм үү гэж асуулаа. Яалаа гэж харин ч сонирн байна гэж Дантес хариулаад сонирхолтой он дарааллын тэмдэглэл уншиж байгаа юм шиг санагдаж байна. Цааш нь ярина уу? Таныг гуй гэв.
За тэгвэл цааш нь ярив. Спатагийн хан мэдээ чимээгүй байдал тасжээ. Он жил өнгөрсөөр байв. Тэдний удмынхны дунд зэргийн хүмүүс дипломатууд байсан бөгөөд зарим нь сахил хөртөж, зарим нь банкны эзэд болцоон, нэг хэсэг нь баяжин, нөгөө хэсэг нь бүр хоосорсон байна. Тэгсээр би нарийн бичгийн дараагаар нь ажиллаж байсан гүн Спатад хурж иржээ. Тэр өөрийн эрх тушаалд өв хөрөнгөнд тохирохгүй байгаа тухай дандаа гомдолж байдаг хүн байв. Би түүнд үлдсэн баг зэрэг эд хогшлон үрдийн дүрээсэнд өгчхөө гэж зөвлөсөн юм. Тэгээ тэр миний үгэнд орж өөрийнхөө орлогыг 2 дахин нэмэгдүүлсэн юм. Өнөөх алдарт мөргөлийн уншлагын ном эцгээс хүүд дамжсаар Спатаг үнд хурж ирсэн юм. Энэ нь олдож илэрсэн ганц гэрээслийн ачаар нэгэн төрлийн ариун сахиус болж хадгалагджээ. Энэ бол Готын нарийн чимэглэлтэй уншлагын үед хамбын өмнө зарцсан барьж өгч байхаас өөр аргагүй тийм хүнд алдагдсан ном байлаа. Хорлогдон алагдсан хамбын дараа гэр бүлийн архивд үлдсэн янз бүрийн баримт бичгүүд, акт, гэрээ хэлцээ зэрэг өзөөлүүдийг хараад би энэ их бичиг засыг надаас өмнөх 20 үйлчлэгч, 20 хэрэг хөтлөгч, 20 нарийн бичгийн дарган адилаар ялган салгаж учир зүг нь олох боллоо. Би хичнээн их төвчээртэй шаргуу ирсэн боловч юу ч олсонгүй. Харин тэгхэн хамт их уншиж манай Цезар Спатаг өгснээс хойш тэдний өв хөрөнгө нэмэгдсэн эсхийг л мэдхийн тулд Боржиагийн овгийн бараг өдөр тутмын түүхийг бичсэн юм. Тэгээд тэдний хөрөнгө зөвхөн хамб Роспилоцын хөрөнгөөр нэмэгдсэнийг олж мэдлээ. Спатагийн өв хөрөнгө түүнийг гэрвэлдэж Боржиач үлдээгүй. Харин араб үлгэрүүдэд гардаг сүнсээр хамгаалуулсан газар доорх эх эрдэнэсийн сан шиг эзэг нэг эзэнгүй байж байгаа юм байна гэдэгт итгэв. Би Спатагийнхны 300 жилийн орлого зарлагыг бодож шалгаж үзсэн боловч ямар ч ашиг гарсангүй. Би юу ч олсонгүй. Гүн Спата хоосон ядуу хэвээрэн хоцров. Миний өмг түшиг болсон хүн өхөв. Тэр эд хогшлон үрдийн дүрээсэнд өгөөд өөртөө зөвхөн гэр бүлийн архив 5,000 ботин номтой номын сан, өнөөх алдарт уншлагын ном эдгэрийг үлдээж авсан юм. Гүн маань энэ бүхнийхэн дээр бас Ромын 1000 скудотой хамт надад гэрээслэн үлдээж би жил бүр дахил өргөж ном уншуулж байх ба түүний овгийн түүхийг үргэлжлүүлэн бичиж байх болзол тавьсан юм. Бэж түүнийг ёсчлон биелүүлсэн. Эрхэм эд момент дэсчил байгаараа одоо би төгсгөлдөн ойртож байна. 1807 онд намайг баригдахаас 1 сарын өмнө гүнгийн нас барснаас 2-7 хоногийн дараа 12 дугаар сарын 25-ны өдөр би эмхэл зэгцэлж байгаа цаас бичгүүдэн 1000 дахь удаагаан уншсан юм. Ордон худалдагдсан учраас би Ромоос Флоренцэд шилжин суухаар өөрийн 12,000 ливрийн үнэтэй эд хогшил номын сан, өнөөх алдарт мөргөлийн номыг аваад явахаар бэлтгэж байлаа. Ихэд хичээнгүйлэн ажиллаж ядраад дэндүү цадтлан хоол идсний дараа залхуу хүрээд байхаар нь гараан дэрлээд унтсан юм. Тэгэхэд өдрийн 3 цаг болж байсан. Намайг харин сэрэхэд 6 цаг болж байлаа. Тэгээд толгоо өндийлгвөл эргэн тойрон хав харанхуй болчихсон байв. Би гэрэл авчруулах гэж хонхоон дуургалаа. Тэгсэн чи хэнч ирсэнгүй. Тэгэхээр нь би өөрөө гэрэл гаргахаар шийдэв. Ерөн чиг гүн ухаантан хүний амьдралын хэм маягт сурах хэрэгтэй байсан юм. Би нэг гараараа шүдэн завч, шүдэнцний хайрцаг дотор шүдэнц байхгүй байсан тул задгай зуухан дасаж байгаа галнаас асаахаар нөгөө гараараа цаас тэмдэрсэн юм. Тэгэд харанхуй дотор хэрэггүй цаас олохын оронд өнд баримт бичгүүдээс шатаачхвэ гэж айж байтал өнөөх үе уйлран гамтаа хадгалагдаж ирсэн мөргөлийн номын дотор хавчуулгын оронд шаралчихсан сул цаас байсныг гэнт саналаа. Би тэр хэрэггүй цаасыг тэмтэрэн олж аваад хумхиж гал дээр барив. Тэгтэл элби юм шиг өнөөх цаасан дээр чинь гал дүрлцхэн хэрээр шарвтар өсгүүд гарч ирлээ. Надад аймар санагдаж тэр цаасыг базаж унтраагаад лагаан шууд задгай галаас асааж хилж баршгүйгээр сэтгэл төгшин байж тэнэлгээд үдссэн чинь. Зөвхөн хүчтэй халаавал тодрон гардаг нууц бэхээр бичигдсэн үгс байлаа. Энэ бичгийн 3/1% нь шатчихжээ. Энэ бол өнөө өглөө таны уншсан тарих хэсэг юм. Дандиэс та дахиад нэг уншихаач.
Тэгсний чин дараа би орхигдсны үг ба утгаар нь нөхөж өгье. Тэгэд Фария их л хангалуун байдлаар Дантест өнөө хуудсан өгөхөд цаадах нь энэ удаа зэвшиг өнгөтэй бэхээр бичсэн дараах үгсийг шамдан уншив. Энэ 1498 оны 4-р 6-р Александр намайг дайлахаар шанг чамлж өөрөө миний өв хорлогдож өгсөн хамбаг Капрара лайг надад бэлгэлсэн байх. Гвито Спатаг миний ганц өв заламжилж тэр надтай хамт очдог байсан гадарлаж байгаа. Чухамдан гэвэл Монте Кристо Эрдэнийн чулуу очир алмаас болон үн бүхий зүйлийг булсан билээ. Зүүн талын баг болонгаас эгц шуу хясан дороос түүнийг олно. Агуйд хоёр нүхний хамгийн цаад захын болонд өвлөх ганц хүнийхэн өмч болгон өгч байна. 1498 оны Чэз гэж уншив. За одоо энийг унш гэж ширээтлам хэлээд өөр нэгэн хуудас өглөө. Сарын 25-нд гэгэн дээдэс өрхт нь миний өгсөн хамбын овоотой хөрөнгөг өвлөх гэсэнтэн бэнт болоо хоёрын адил үйл ви гэж болгоомжлон өөрийн ач лагч хэмээн мэдэгдэж байна. Болохоор миний эрдэнэсэн болсон газрыг арлын агуй дотор цутгсан алт зоос бусад үнд эрдэнэсийн 2 сая скутогийн үүнийг ганц биел мэднэ. Лун тоолбол 20 дахь хадан нөх гаргасан. Түүний 2 дахь би өөрийн болсон эрдэнэсэн бүрэн мэдэлд гэрээслэн үлдээж 4-р сарын 25 Ари Спата. Фария түүний уншихыг хомхорон харна. Тэгэд Дантесийг сүүлчийн мөрөнд хүрснийг хараад одоо 2 хэсгээ нийлүүлээд өөрөө бодоод үздэ гэж хэлв. Дантес түүний хэлснийг гүйцэтгэхэд 2 хэсэг нийлж дараах зүйл боллоо. Энэ 1498 оны 4-р сарын 25-нд гэгэн дээдэс 6-р Александр намайг дайлахаар өрхөд нь миний өгсөн хамбын овоотой шанг чамлаж өөрөө миний өв хөрөнгийг өвлөх гэсэндэн хордогдож өгсөн хамба Карпара Бентиболо хоёрын адил үйл яг надад бэлтгэсэн байх вэ гэж болгоомжлон өөрийн ач Гвито Спадыг миний ганц өв залгамжлагч хэмээн мэдэгдэж байна. Тэр надтай хамт очдог байсан болохоор миний эрдэнэсэн болсон газрыг гадарлаж байгаа. Чухамдан гэвэл Монте Кристо арлын агуй дотор цутгсан алт зоос Эрдэнийн чулуу очир алмаас ба бусад үнд эрдэнэсийн 2 сая скутогийн үн бүхий зүйлийг булсан билээ. Үүнийг ганц биел мэднэ. Зүүн талын баг болонгаас эгц шулуун тоолбол 20 дахь хадан хясан дороос түүнийг олно. Агуйд 2 нүх гаргасан. Түүний 2 дахь нүхний хамгийн наад захын буланд би өөрийн болсон эрдэнэсэн өвлөх ганц хүнийхэн бүрэн мэдэлд гэрээслэн үлдээж өмч болгон өгч байна. 1948 оны 4-р сарын 25 Чэз Ари Спата. Одоо ойлгов уу? Гэж Фария асуулаа. Энд чинь тэгж их удаан ирүүлээд байсан өнөөх Спатагийн гэрээс үү? Гэж бас л бүрэн итгээгүй Эдмон асуув. Тийм ээ, 1000 дахин тийм. Үүнийг хэн ингэж хуучин янзаар нь сэргээсэн юм? Би бүтэн үлдсэн хэсгээр нь мөрийн урт богн цаасны өргөн нарийн ба элэрхий байгаа өгийн утгын дагуу алга болсон хэсгийн утгыг тааварлан бодож харанхуй агуй дотор дээрээс тусах бүдгхэн гэрлийн хүчээр замаан олж яваа хүн шиг ирсээр байж олсон юм. Та тэгээд эргэлзэх юмгүй болсон хойно яасан бэ? Би тэр дорон өөрийнхөө эхлэн бичиж байгаа Италийн нэгдсэн Вант улсын тухай том зохиолон аваад замд гарч явсан юм. Гэвч императорын аргис цагдаа нар намайг аль хэдийнээс ажиглан харж байж. Тэр үед Наполеон мужуудыг салгаж байсан дараа нь хүү төрсний хойно харамсах явдал болсон юм да. Намайг яаран явхад шалтгааныг мэдэхгүй хүмүүс сэжиглж Помбиноор хөлөг онгоцон суутал баривчилж авсан юм. Одоо гэд Фария Дантесүүд эцэг ёсны ээлдэг харцаар харж юм. Одоо найз минь. Миний л мэдж байгаагийн хэмжээгээр та мэдж байна. Хэрвээ бид хоёулан оргож чадвал миний эрдэнэсийн сангийн талан таних болно.
Хэрвээ би эндэн өгч та оргож амьгарч чадвал энэ хөрөнгө цөмөөрөө таних болно гэж хэлв. Ингэхэд энэ эрдэнэсийн сан эзэмших биднээс илүү хууль ёсны эрхтэй эзэн байхгүй мó? Гэж Дантес шийдвэргүйхэн асуулаа. Үгүй, санаа зовлдоггүй. Гэр бүлийнхэн нь цөмөөрөө талигаач болсон. Түүгээрч барахгүй. Сүүлчийн гүн Спада намайг өөрийн өв залгамжлагчаар томилсон юм. Тэр надад энэ гайхамшигт мөргөлийн номыг гэрээслэн үлдээхдээ энэ нь дотор байгаа бүх зүйлийн хамт өгсөн юм да. Хэрв энэ баялаг бидэнд олдвол бид үүнийг сэтгэл зовлтгүй эдэлж ашиглаж болно. Тэгэхээр та энэ эрдэнэсийн санг мөнгөөр бодвол 2 сая ромын скута буюу манай мөнгөөр бол 13 сая орчим юм. Үгүй байлгүй дээ гэж их мөнгөний тоо сонссон Дантес хэллээ. Яагаад тийм байхгүй гэж? Спадагийн удам угсаа бол 15 дугаар зуунданд хамгийн эртээр үеийн хүчрхэн байсан юм. Түүнээс гадна тэр үед мөнгөний том наймаа аж үйлдвэр байгаагүй учраас ингэж их алтан мөнгө үн эрдэнэс хураах явдал ховор биш байсан юм. Одоо ч гэсэн Ромд саяар тоологдох очир алмаас ба үн эрдэнэсийн жолоо эзэмшиж байгаа хэрнэ хамгийн ахмадтан үе залгамжлан өвлүүлэх ёсыг эвдэж чадахгүй учраас өлсөж өгдөг гэр бүл олон бий гэв. Эдмонд зүүдэлж байгаа юм шиг санагдаж итгэх итгэхгүй хоёрын хооронд гуйвж байлаа. Фария цааш нь өргөжлүүлэн би энэ нууцыг танд хэлэхгүй удаан хадгалсан. Учир нь нэгдүгээрт таныг шалгаж үзэх гэсэн юм. Хоёрдугаарт танд гэнтхэн хэлж гайхуулах гэсэн юм. Хэрвээ бид хоёр намайг ухаан алдаж ойчхоос өмнө оргож чадсан бол би таныг Монте Кристо арал дээр аваачих байсан. Харин одоо гээд санаа алдаж та намайг аваачих болж. Дантес, та яагаад надад баяр хүргэхгүй байна вэ? Гэж асуулаа. Найс нөхөр минь, энэ баялаг бол таних. Таны ганцаар ингэж юм. Үүнээс авах ямар ч эрх надад байхгүй. Би таны төрөл садангийн хүн биш шүү дээ. Гэж Дантес хэлв. Та чинь миний хүү шүү дээ, Дантес. Гэж өвгөн дуалдаад эрхчлөөгүй хоригдол миний хүү. Би ховрох хүн учраас гэр бүлгүй явах тавилантай юм. Эцэг болж чадаагүй хүн. Эрхчлөөгүй хоригдол миний сэтгэлийг зогоох гэж Бурхан таныг миний хүү болгож явуулсан юм гэв. Тэгээд Фария Эдмонд эрүүл гараан өгөхөд цаатхан нулимсан асгаруулан өвгнийг тэрэн авлаа. 19 3 дахь удаага ухаан алдсан нь. Удаан хугацаанд боддог ганц зүйл нь болж байсан эрдэнэсийн сан нь одоо төрсөн хүүшигээ хайрлаж байгаа зүрхнийхэн дотны хүнийг баярлуулах болсонд уламж баярлан хөөрсөн Фария өдөр бүр энэ хэмжээ хязгааргүй их баялагийнхаа тухай ярьж орчин үеийн ертөнцид 13-4 саяын хөрөнгөтэй хүн өөрийн нөхөдөн хичнээн их тус хүргэж болохыг ярьж гарна. Тэгэхэд Дантесийн царай бараана. Эдмон өөртөө тавьсан дангаргыг санаж орчин үеийн ертөнцид 13 буюу 14 саяын хөрөнгөтэй хүн өөрийн дайсанд ямар шуухан хор хүргэж чадахыг бодож байв. Ширээтлэн Монте Кристо арлыг мэдэхгүй бөгөөд харин Дантес түүнийг мэднэ. Корсик, Эльба арлын хооронд Пианозаас 25 бэрийн зайд орших энэ арлын дэрэгдүр олон удаа өнгөрсөн явсан бөгөөд нэг удаа буудалж байжээ. Монте Кристо арал дээр хизээний хүн амтан суудгүй бөгөөд одоо ч гэсэн хүнгүй хоосон хэвээрэн ажээ. Энэ цохио хатан галтуулын дэлбэрэлтээс болж тэнгисийн ёроолоос гарч ирсэн болтой. Дантес ширээтламд арлын байдлыг хэлэхэд Фария түүнд өнөөх эрдэнэсийн санг ямар аргаар олохыг зөвлөж өгнө. Гэвч Дантес тэр бодолд өвгөн шиг тэгж их автагдчихаагүй байлаа. Гол нь өвгөний адил тэгтлэн итгэсэнгүй. Одоо бол Эдмон ширэтламыг солиотой хүн огт биш гэж лавтай мэдсэн бөгөөд өвгөн өөрийгөө галзуу хүн гэж алдаршуулахад хүргэсэн авхаалжийнхаа ачаар нээлт хийсэнд нь Дантес улам их бахархна. Тэхэн хамт Дантес энэ эрдэнэсийн сан байсан байлаач гэсэн одоо байгаа гэдэгт л итгэхгүй байлаа.
Эдмон түүнийг санаагаараа зохиосон юм гэж үзэхгүй боловч аль хэдийн алга болчихсон юм гэж үзэж байжээ. Түүний зэрэгцээгээр хувь зяа хоёр хоригдлыг сүүлчийн горилгоос хагацааж тэднийг үүрж шоронд хоригдох тавилантай юм гэдгийг ойлгуулах гэсэн юм шиг шинэ азгүй явдал тохиолдоно. Нурж унах гээд байсан гадна талын гудамлагийг өөрчлөн засварлав. Суурийг засаж, Дантисын хагасын тагалсан нөхийг том чулуугаар бөглөжээ. Хэрвээ ширээт лам хэлж Дантис нөхийг бөглөөгүй байсан бол маш их гард тохиолдож тэдний орохоор бэлтгэж байсан элэрч тэр хоёрыг зайлшгүй салгах байлаа. Ийхүү тэдний араас шин улам батвах хаалга хаагдав. Харж байгаа биз? Гэж Дантис намун уйтгартайгаар хэлээд би танд үнэн шударга байх явдал маань надад гавьяатай хэрэг гэж бурхан таалагдахгүй байна. Би тантай үрд хамт байна гэж ам өгсөн. Одоо өөрийн эрэхгүй хэлсэн үгэндээ хүрэх боллоо. Эрдэнсийн сан та бид хоёрын хэнд ч хүртэхгүй. Та бид хоёр эндээс хизээж гарахгүй. Харин ёстой Эрдэнсийн сан бол Монте Кристо арлын харанхуй хадан дор намайг хүлээж байгаа тэр Эрдэнсийн сан биш. Энэ бол та миний дэргэд байгаа явдал. Энэ бол та бид хоёр өдөрт 5-6 цаг хамт байж миний ухаанд хийж өгч байгаа таны эрдэм мэдлэгийн хурц илч таны надад зааж өгч байгаа харь орны хэл яриа. Энэ бол миний тарих толгой шингээж өгсөн таны гүн мэдлэг ба тодорхой зарчим шинжлэх ухаан юм. Миний Эрдэнсийн сан энд хайрт нөхөр минь. Таны надад өгсөн баялаг жаргал бол энэ юм. Энэ бол тодорхой алд, авдартай учраалмасаас илүүтэйгээр надад ашиг болох юм гэдэгт та итгэж тайвшраарай. Алт эрдэнийн тэнгисийн мандал дээгүүр хөөрч хадуу газар шүргэх үүл мэт тийм тунгалаг бичгсэн ойрдох тутам уур мэт алга болдог юм. Таны дэргэд аль болох үз удаан байж, таны сэтгэл санааны гүнд нэвтрэх дууг сонсон ухаанаа зузаатгаж, сэтгэлийн хатуужуулах ямар нэгэн их аимшигт хэрэг хийхийн тулд өөрийгөө бэлтгэх. Энэ бүхэн бол миний баялаг юм. Энэ бол хий үзэгдэл шиг биш юм. Би ийм жинхэнэ мэдлэгтэй болсон дон таны ачийг хариулах ёстой бөгөөд ертөнцийн бүхэл баян эзэд Цезар Борджианч бай надаас энэ баялагийг нь булаан авч чадахгүй. Ийм шиг байдалтайгаар золгүй хоёр хоригдолд цаг хугацаа жаргалтай сайхан гэж хэлмээргүй ч гэсэн наазах нь овоо түргэн өнгөрч байлаа. Ийм удаан хугацаагаар өөрийн Эрдэнсийн сангийн тухай дуу гаргахгүй байсан Фария одоо энэ тухай зогсоо зайгүй ярих болов. Түүний мэдж байсанчлан баруун гар хөл хоёр нь саа өвчин даригдсан учраас өөрөө Эрдэнсийн сангаан ашиглах найдвар бараг байсангүй. Гэвч өөрийн залуу нөхрийг шоронгоос тавигдах юм уу? Эсвэл оргож чадна хэмээн бодож баярлан мөрөөддөг байлаа. Өвгөн нөгөө бичгийг ямар нэгэн байдлаар алга болчихгүй гэж болгоомжлоод Дантист цээжилж авахыг шаардав. Дантис түүнийг эхнээс наваад адагт нь хүртэл уг дараалан цээжилжээ. Тэгэхээр нь тэр хоёрдугаар хэсгийг устгаж нэгдүгээр хэсгийг хүн оллоо ч гэсэн утга учирыг ойлгохгүй болголоо. Фария заримдаа Дантист хэрвээ суллагдвал түүнд ашиг болох зөвлөгөө сургамжуудыг бүтэн цагаар өгдөг байв. Дантис эрхчлөөтэй болсон анхны өдрөөс анхныхаа цагаас эхлэн юу ч болдог байсан Монте Кристо аралд хүрч хүний с ижиг төрүүлгүй ямар нэгэн шалтгаанаар тэндэн үлдэж заасан газарт өнөөх шид тагвыг ирж олох ёстой байлаа. Заасан газар нь бидний мэдж байгаагаар өнөөх хоёрдугаар нүхний хамгийн цаа талын буланд юм. Тэр завсар цаг хугацаа мэдгэлгүй өнгөрч байсан боловч гойдын явдал гарсангүй. Фария бидний дээр мэдсэнчлэн саа өвчин даригдсан боловч ухаан нь хуучин янзаараа сэргэж залуу нөхрөө түрүүчийн бидний ярьсан шинжлэх ухаанаас гадна юучгүй хоосноос юм хийж сурдаг шоронгийн төвчээртэй өндөр урлагт сургалаа. Тэд үргэлжид ямар нэг юмар оролдоно. Фария хөгшөрч байгаагаа сан айж Дантис шөнийн харанхуйд ялалзах алсын оч шиг сэтгэлийн гүнд шингэж бүр түр санагдах өнгөрсөн үеийн дурсан санахгүй тулд тэгж үргэлж юмар оролдоно. Тэр хоёрын амьдрал нь зол жаргалгүй явдлын өмнө тэсвэрлэн зогсож чаддаг хүмүүсийн бурхны зарилгаар тайван жигд явагддаг амьдралтай адил байлаа. Гэвч энэ гадаа тайван байдлын цаана залуу хүүгийн зүрхэнд
Магадгүй өвгний зүрхэнд ч догдолсон сэтгэлийн хүч дарагдан байлаа. Магадгүй Фария ганцаараа үлдэхэд Эдмон өрөөндөн эргэж ирээд санаа алдан гиншдэг байж ч мэднэ. Нэгэн хүн түүнийг дуудах шиг болоход нь Эдмон шүн гинт сэрлээ. Тэр шөнийн харанхуйг нэвт харах гэж хүчлэн ширтэв. Өөрийн нэрийг буюу үнэндээ нэрийн дуудах гэж оролдож байгаа гомдолсон дууг сонслоо. Дантес орон дээрээ өндийгөөд айж биеийн хүйт оргин чихтэвэн чагнав. Ширээт ламын өрөөнөөс тэр дуу гарч байгаа нь эргэлзэх юмгүй боллоо. Бурхан минь гэж Дантес шимнээд арайч үгүй баймаар юм да гэж хэлв. Тэгээд Дантес ороон зайлуулж чулууган аваад ухсан нөх рүү орж нөгөө үзүүрийн хүртэл мөлхөж очиход тэр талын тагийг авчихсан байлаа. Бидний мэдих өнөөх хэмэлдэнгийн бүдэг гэрэлд Дантес өвгнийг олж харав. Өвгөн орноосоо бариад хөл дээр арай ядан зогсож царай үхэр юм шиг цонхийсэн байв. Төвний царай Эдмоны мэддэг болсон бөгөөд анх харахад нь ихэд айлгсан тийм муухай дүртэй болчихсон байв. Найз минь, та ойлгож байгаа биз дээ. Би тань тайлбарлан хэлэх хэрэггүй байх гэж Фария товчхон хэлв. Эдмон гиншин дуу олдоод хаалгаар ухсхийн туслаач, туслаарай гэж ухаангүй хашгирлаа. Гэвч Фария түүний гараас барьж зогсоох хүч хүрчээ. Дуугаваа, та өнгөрөөгүй байна шүү дээ. Найз минь, зөвхөн таны тухай. Таны хоригдсон байх хугацааг зохистой өнгөрүүлэх, таны оргох явдлыг болцоотой болгох тухай л бодъё. Энд миний хийсэн бүх юмыг дахин шинээр хийх гэвэл олон жил шаардагдах бөгөөд хэрэг хойгоод бид хоёрын бие биедэрэн ирж очиж байгааг мэдчихвэл энэ бүх зүйлийг тэр дорн устгахын шүү дээ. Гэвч найз минь, бүү тавьдад сандар. Миний орхих гэж байгаа өрөө удаан хоосон байхгүй. Бас нэг өөр азгүй оргидол миний оронд ирнэ. Тэгэхэд энэ хүн дээр та аврагч бурхан болж ирээрээ. Тэр хүн тань шиг залуу, хүч чадалтай, төвчээр хадуужилтай хүн байж мэднэ. Тэгэхээр над шиг саад танд болохгүй, харин тусалж байж магадгүй. Таны бүх хөдөлгөөнд саад хийгч, саа өвчөнд баригдсан хагас хүртэ зууралдаж байхгүй болно. Эцсийн эцэст Бурхан таныг дурсан сансан бололтой. Бурхан танаас салган авч байгаа юмсаасан илүү ихийг танд өгч байна. Би ч үхэх цаг аль хэдийн болжээ гэж хэлв. Эдмон юу ч хийх юм болоод найз минь дугуй байгаа ч тэ гуй таныг гэж дуу алдав. Дараа нь тэр гинти явдлаас сэхээ орж сэтгэлийн чангалаад би таныг нэг удаа аварсан. Хоёр дахь удаага бас аварна гэж дуу алдлаа. Орных нь хөлийг өргөж түн дотроос шилэн сав гаргаж ирэхэд гурвны нэгд нь улаан ханд байлаа. Хараач, аврагч уусмал байна. Юу хийх ёстойг минь надад бошуухан хэлээд өгөөч. Заагаад өг, яриараа би сонсч байна шүү дээ гэж хэлэхэд Фария гордлог байхгүй гэд толгоон сэгсэрч гэлээ гэхтэн Бурхан өөрийн бий болгосон амьдралд дурлах тийм их хүчтэй дурлалыг зүрхэнд нь хээж өгсөн тэр тэртэй боловч үнтэй хүнээ аврах гэж чадах бүх юм хийх хэсэг нь түүний хэрэг билээ гэв. Тийм ээ, тийм гэж Дантес дуулдаад би таныг аварна гэж хэлв. За тийм болог би хөрч эхэллээ. Толгойд минь цус хурлаж байгаа нь надад мэдэгдэж байна. Эрүү дагжиж, яс шангинж байгаа чичрэлт бүх биеийг минь хамарлаа. Би 5 минутын дараа ухаан алдаж, 1 мөчийн дараа хүүр болох болно. Бурхан минь гэж сэтгэлэн тарчилсан Дантес дуу алдан хашгирлаа. Төрүүчийн шиг анхийгээрээ. Харин тийм удаан битгий хүлээгээрээ. Миний амьдралын бүх хүч барагдаж байна гэснэн сав өвчин даригдсан гар хөлөөн зааж үхэлд зөвхөн ажлын хагас нь үлдээд байна.
Энэ шингэнээс 10 дусаахын оронд 12 дусаа гараа. Тэгээд намайг ухаан арахгүй бол үлдсний бүгдийг хийчихээрэй. Харин одоо намайг хэвтгэхэд тусал би зогсож байж чадахгүй нэ гэв. Эдмон өвгний гараас нь түшиж орон дээр хэвтүүллээ. Найз минь, та бол миний энэ баларч байгаа амьдралын баяр баясгал юм. Тэнгэр хэдийгээр хожимдуу боловч энэ баяр баясгаланг надад илгээжээ. Надад ийм үнэлж баршгүй бэлэг явуулсанд би баярлаж байна. Би танаас үр тагцсан салхтан хүртвэл зөх тэр сайн сайхан жаргалдаан хүрхийг хүсэн ерөөй. Хүү минь, бурхан чамайг тэтгэж яваг гэж Фария хэлв. Дантес сөхөрн сууж өвгний хүнжилд толгоогоо шигтэглээ. Юуны өмнө энэ сүүлчийн минутанд миний хэлж захих үгийг сайн сонсож бай. Их хамба Спадагийн Эрдэнэсийн сан үнэн хэрэг дээрэн байгаа юм. Бурханы авралаар миний хувьд орон зай саа тотхор гэж байхгүй болжээ. Би түүнийг 2 дахь агуйн яролд байгааг эндээс харж байна. Миний нүд газрын гүнийг нэвтэлж гялзан гялтганаж байгаа баялагийг харж байна. Хэрв та эндээс оргож чадвал хүн бүхнийг галзуу хэмээн үзэж байсан хөөрхий лам огтын солиотой байгаагүй юм гэдгийг санаж яваарай. Монте Кристо арал дээр яаран очиж манай баялагийг эзэмшин авч түүгээрэн жаргаарай. Та хангалттай ихэд зовж зүдэрсэн хүн. Чичрэн дагжиж өвгний яриа тасалдав. Дантес өндийж ширээт ламын нүдэд цусаар дүрсэн байхыг харлаа. Цус цээжнээс нь төрөн толгой өдөнд сутхан орж байна уу гэлтэй санагдана. Сайн сууж байгаарай гэж өвгөн шивнээд Эдмоны гараас шүүрэн авч хагцээ да гэлээ. Тэгэхэд саадах нь үгүй бурхан минь биднийг харж үзээч дээ. Үүнийг минь авраач туслаач гэж дуу тавилаа. Аяархан дуугүй. Хэрв та намайг авравал биднийг салгаж хагцсан шүү гэж өгөж байгаа хүн дугарлаа. Таны хэлдэг зөв. Бүх сэтгэл зов. Би таныг аварна. Та маш их зүдэрч байгаа байх шиг боловч түрүүч ихэлсэн арай гайгүй юм шиг санагдаж байна. Та эндүрч байна. Надад зовж зүдрэх хүч баг үлдсэн болохоор тэгж баг зов зүдэрч байгаа юм. Таны насан дээр хүн амьдралд итгэж найдаж явдаг юм. Энэ бол залуу насанд байдаг зүйл. Харин өвгөн насан дээр үхлийг илүү тодхоноор үздэг юм. За тэр энэ ирж явна. Одоо өнгөрлөө. Нүд минь харанхуйлж байна. Ухаан санаа минь балартаж байна. Дантес, та гаран өгөөч. Сайн сууж байгаарай. Баяртай гэд байдаг хүчээ шавхан сүүлчийн удаа өндөлөө. Монте Кристо санжав. Монте Кристо шүү гэж дуграад орон дээрэн очлоо. Энэ муужралт маш аимшигтай байлаа. Татгансан үе мөч, хавгансан зовх, цусан хөөс, мэдрэлгүй болсон бие, эд бүгд бол ухаан тэр хүнээс үлдсэн бүхэл зүйл нь байлаа. Дантес дэн авч орны тулгын тус газар ханнаас цохойсон чулуун дээр тавив. Түүний анивэлдсэн гэрэл нь эвгүй болсон царай
Амьсгаагүй хөссөн бие дээр хачин янзын туяа тусгана. Дантес түүнийг хөдөлгүй ширтэн харж авраг чимээн хэрэглэх цаг болохыг хүлээн сууна. Цаг нь болмогц Дантес хутаг авч шүдийн заахад урдийнхаас амархан хөдөлжээ. Тэгээд 12 тусаагаад хүлээц суув. Шилэн дотор нь тусаасан шиг нь хоёрын дайтай эм үлдсэн байлаа. Тэр 10 минут нэгмөч хагас цаг хүлээв. Фария хөдөлсөнгүй. Дантесийн бүх бие чичирч өснө босох шиг санагдаж духан хөлрөн зүрхнийхэн зохилтоор эгшин бүрийг тоолж байлаа. Тэгэхэд Дантес сүүлчийн арга хэрэглэх болж гээд өнөөх үлдсэн шингэнэн ширээт ламын ангайсан ам руу цөмийн цутгачглаа. Эм хачин жигтэйхэн нөлөө үзүүлж өвгөний бүх үе мөч татганаж нүдэн аимшигтайгаар нээгдээд хашгирах мэт санаа алдаад дараа нь биеийн чичрэх нь баг багаар намтсаар дахин хөдөлгөөнгүй болов. Зөвхөн нүд нь хараатай хэвээр хоцров. Хагас цаг, бүтэн хагас цаг өнгөрөв. Энэ зөвөртэй бүтэн хагас цагийн туршид Эдмон найзынхаа дээрээс тонгойж зүрхэн дээр нь гараан тавьж ширээт ламын бие улам хөрч зүрхний зохилд улам бүдгэрсээр байгааг мэдэрч байлаа. Эцсийн эцэст бүх зүйл төгсөв. Зүрхэн сүүлчийн удаа чичирснэн царай нь хөхөрлөө. Нүд нь хараастай хэвээрэн боловч харц нь гөлөрч бүрхэгдэв. Өглөөний 6 цаг болж үүр цайж нарны цайвар туяа шоронгийн цонхоор шурган орж дэнгийн бүдэг гэрэлтэй тэмцэлдэнэ. Нарны туяа өгтлийн нүүрэн дээр тусахад зарим үе амьд юм шиг харагдана. Гэрэл харанхуй хоёр ингэж тэмцэлдэн байх хооронд Дантес бас л эргэлцсээр байсан боловч харин гэрэл нь бүрэн дийлэхэд өмнө нь хүүр хэвтэж байгааг ойлгов. Тэгэхэд л түүнд туулж давшгүй айх сэтгэл төрлөө. Орон дээрээс унжсан гарыг барьж хөдөлгөөнгүй гөлрөн байгаа цэхэрнүүдийг харж зүрхлэхгүй байв. Дантес түүний зовхийг буулгах гэсэн боловч дэми боллоо. Дэнгийн унтрааж сайтар нуугаад нөхөн аль болохгүй сайн таглаж орхиод зайлж явв. Удахгүй хоёыг ирэх байсан учраас алгуурлаж болохгүй байлаа. Энэ удаа хоёыг эргэлтийг Дантесаас эхэлж дараа нь тэндээсэн ширээт ламд өглөөний хоол ба орны давуу аваач өгөх байжээ. Болсон явдлын тухай юу ч мэдээгүй нь илэрхий яагаад хоёыг гараад явчихав. Тэгэхэд Дантес хөөрхийн найзынх нь өрөөнд юу болох вэ гэдгийг мэдэх хүсэл оргилно. Өнөөх нөхөн дотууран орж тусламжгүй хашгирч байгаа хоёгийн дууг сонсов. Удалгүй хоёгүй тэрж тэдний дараа цэргүүдийн жагсаагүй ч гэсэн алхад заншсан хүнд жигд алхаа сонсогдов. Цэргүүдийн араас комендант орж ирлээ. Хүүрийг нааш цааш нь эргүүлж ор шажигнах нь Эдмонд дуулдав. Комендант өгсөн хүний нүүрөөд ус төрөг гэж тушаагаад сэрэхгүй болохоор нь эмч авчруулахаар явууллаа. Комендант харж элэглэн шоолж инээлдэхтэй нийлсэн харамс хөг Эдмонд сонсогдов. За, ингээд нэг галзуу өөрийнхөө эрдэнсийн самд очихоор явлаа. Саа явж хүрээрээ дээ гэж нэг хүн хэлв. Тэм олон саяын хөрөнгөтэй мөртлөн хүүрээ ороох цагаан өмсгөл худалдаж авах юмгүй байх шивдэ гэж нөгөөх нь хэлэхэд гурав дахь нь ив цайд цагаан өмсгөл хямдхан байдаг юм гэв. Ховрог хүн болохоор ямар нэг юмнаас илүү гаргаж өгөх магадгүй юм да. Тэгвэл түүнд шуудал болох юм биш үү дээ. Эдмон нэг ч үг аллгүй чагнасан боловч энэ бүхнээс багах юм ойлгов. Удалгүй дуу чимээ үгүй болж бүгдээрийн гараад явчих шиг санагдлаа. Гэвч хоёг хүүрийг манад сууж байж магадгүй гэж бодоод орж зүрхэлсэнгүй. Ийм учраас байрандаа хоцорч хөдөлгүй амьсгаагаан даран чагнана. Цагийн дараа дахин чимээ гарав. Өвгөний өрөөнд комендант эмч хэдэн цэргийн дарга дагуулсаар орж ирлээ. 1 минут хэртээ цөм дуугүй болов.
Бодвол эмч орлуу очиж хүүрийг үзэж байгаа бололтой. Дараа нь асууж эхэллээ. Эмч хориглолыг үзэж гүйцээд амьсгал хураажээ гэж мэдэгдэв. Асуулт хариултуудад Дантесын зэвг хүрэхээр хайхрамжгүй хаанга байдал илэрнэ. Дантес тэднийг өөр шигэн өвгөнд өчүүхэн боловч зүрхнийхэн эмгэнлийг илэрхийлэх ёстой юм шиг бодож байж л дээ. Өвгнийг үхэж гэж эмчин хэлэхэд түүний хариуд комендант надад их гүнхтэй байна. Ном гим хоргүй өөрийнхөө галзуугаар бүхнийг хөгжөөсөн хоригдлоо байсан юм. Хамгийн гол нь түүнийг харгалзаж байхад амархан хүн байсан юм да. Гэж хэлэхэд хуйг өөдөөс нь ерөөсөө харгалзах хэрэггүй хүн байсан юм. 5 жил энд суусан ч нэг ч удаа оргох гэж оролддоггүй байсан да. Хэдийгээр та энэ тухай итгэлтэй батлан хэлж байгаа боловч өвгөнд нь итгэхгүй дэм бус харин хожим хариуцлага хүлээхгүй тулд хоригдлыг үнэхээр үхэж үгүй юу гэж маглах хэрэгтэй гэж комендант хэлв. Огт чимээ аниргүй боллоо. Дантес чагнанган эмч үхсэн хүнийг дахин үзэж биеийг барьж үзэж байгаа юм байна гэж бодов. Эцэст нь эмч комендантад та санаа зовхгүй байж болно. Энэ хүн бүр үхсэн байна. Би энэнийг хариуцнаа гэж хэлэхэд нь ийм явдал тохиолдоход бид зөвхөн үзлэгээр хангагдахгүй гэдгийг та мэднэ шүү дээ. Ийм учраас хэдийгээр илэрхий шинж тэмдэг байж байгаа боловч хуулиар заасан ёсыг гүйцэлдүүлнэ гэж комендант татгалзан хэлв. Тэгэхэд эмч за яах вэ? Тэгвэл төмөр улаасгаад ир гэж хэлээд энэч илүү болгоомжл юм доо гэв. Төмөр улаасгах тухай ярихад Дантесын бие чичирлээ. Хүмүүсийн яруу алхах, хаалга чихрах сонссноо бас дахин хүний хөлийн чимээ гарч хэдэн минутын дараа хуйг за төмөр хөвөн хоёр аваад ирлээ гэв. Дахиад л чимээ аниргүй болсноо дараа нь шаргадж байгаа биеийн арьс шажигнан эвгүй муухай өнөр Дантесын сууж байгаа ханны завсраар нэвтрэн орж ирлээ. Хүний төлөгдсөн махны хиншүү хангалахад Дантесын бүх биений хөлс чийхарч одоо л ухаан алдчих гэж байгаа юм шиг санагджээ. Энэ хүн үхчихсэн байгааг та харж байгаа биз? Өсгийг нь хайрах гэдэг бол хамгийн өнөмшүүлэх нотлого юм. Хөөхий солиотой амтан галзуугаан эмчлүүлж шоронгоос гарах нь энэ болж дээ гэж эмч хэлэхэд комендантаа явсан нэгэн офицер энийг чинь Фаря гэдэг үлээ гэж асуулаа. Тийм ээ. Эртний удамтай хүн гэж өөрөө ярьдаг байсан юм. Энэ бол их эрдэмтэй Эрдэнэсийн сангийн тухайгаас л бусд юм бүхэнд зэгсэн ухаантай хүн байсан юм да. Харин Эрдэнэсийн сангийн тухайд болохоор л тэсвэрлэшгүй хүн дээ. Энэ өвчнийг бид нэгэн зүйлийн тухай бодож солиор хөвчин гэж нэрлэдэг юм гэж эмч хэлэхэд комендант ширээт ламд хоол зөөж байсан хуйгаас та энэнд гомдох хэрэг хизээч тохиолдож байгаагүй юу гэж асуулаа. Хизээч үгүй эрхэм комендант гэж хуйг хариулаад ер хизээч үгүй шүү. Анхандаа надад янз бүрийн төөх намтар ярьж өгч хожим нь бүр миний эхнэрийг өвдөхөд эм бичиж өгч түүнийг эдгэсэн юм гэж хуйг хариулв. Тийм бэ? Би өөрийнхөө зиндааны хуй юм гэж мэдсэнгүй. Эрхэм комендант та үүнийг бодож үзэж аятайхан харьцаарай гэж эмч инэн хэлэхэд нь тэгнэ та бүү зав. Энэнийг олдтол хамгийн шин шуудаад хийж ойно. Таны сэтгэл үүгээр хангагдах уу? Таныг байхад дэрэг чинь энэнийг хийхээр тушааж байна уу? Гэж хуйг асуулаа. Мэдээж ин хэрэг. Харин төргөлж үзээрэй. Би энэ шорон дотор чинь бүтэн өдөр Йордан зогсож чадахгүй. Дахиад л хоош урагшаан явах хөлийн чимээ сонсдож удалгүй Дантес зотонгийн шаржигнах дуу гарч ор чихран хүнд юм өргөсөн хүний хөлийн чимээ дуулдаж дараа нь ор дахин нажигнав. Орой болтол гэж комендант хэлэхэд хойтхын унших уу гэж офицерууд нэг нь асуулаа. Ийм болцоо байхгүй гэж комендант хариулаад шоронгийн лам гээр хоторхоор надаас 7 хоногийн жилийн аваад өчигдөр явчихсан. Би энэ хугацаанд өөрийнхөө оргидлуудыг хариуцаж хоцорсон юм. Хэрвээ энэ хөөрхий ширээт лам ингэж яраагүйсэн бол хойтх нь ёсоор нь гүйцэтгэх хэл байсан юм гэв. Айхавтар юм алгадуу зүгээр гэж эмч чөлөөтэй сэтгэдэг хүмүүст байдаг хайхрамжгүй зангаар хэлээд энэ бол санваартан хүн. Бурхан багш түүнийг санваартан болохоор нь хүндэтгэж лам хүнэн тамд өгч наргиулахгүй байлгүй дээ гэхэд энэ ёчтой яриг дагалдан хүмүүс инээлдэв. Энэ үед хүүрийг шуудаа дотор хийлээ. Орой болтол
гэж комендант тэднийг дуусгаар давтан хэлэхэд хэдэн цагтав гэж хоёыг асуулаа. 10-11 цагийн үед. Хүүрийн дэргэд манаач үлдээх үү? Яах юм? Амьд хүн шиг л гаднаас нь төгчих тэгээд болоо юм биш үү? Тэгээд дараа нь хүмүүсийн алхаа холдож дуун бүдгэрэн хааж байгаа хаалганы огцом чихрах ба төгжэн тачигнах сонсогдов. Ганцаардахын чимээ аниргүй биш. Харин үхээрийн чимээ аниргүй байдал Эдмоны хөрсөн сэтгэлд хүртэл шингэжээ. Дантес дөрвөлжин таглаг толгоогоор өргөж өрөөг ажиглан харав. Хоосон байлаа. Дантес газар догоорох нүхнээсээ гарч ирэв.